Хот толгонд өөрийн гэсэн саундтрек тэр хотыг төлөөлсөн рэпер гэж байдаг. Нью-Йоркод Nas, Compton Kendrick, Атлантад Outkast. Харин Улаанбаатарт микрофон тоолын 3 дугаар он бий. 2000-ад оны сүүлээр Монгол рэпийн чиглэл яг юу байсан бэ? I Stop Revolution, G Street Image, Lumino Mainstream, Quiz and Melody бүгд өөрөө өөрсдийн гэсэн лейнтэй. Харин opposite lane биш, world байгуулсан. Энэ хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Өнөөдөр world building гэдэг үгийг хэрэглэдэг болсон. Бидний мэдхээр Kendrick, Tyler, Big Mafia, магадгүй Playboi Carti. Гэхдээ Монголд энэ ойлголтыг хамгийн эрт мэдэрсэн хамтлагуудын нэг бол ялчгүй opposite. Яагаад микрофон тооллын 3 дугаар он гэж? Энэ нэр нь хүртэл амар сонин. Ямар ч сүртэй биш, ямар ч маркетинггүй, анх харахад нэг тийм сонин микстейп юм шиг. Өнөөдөр олон артистууд дебют альбом дээр өөрсдөө леженд болох гэж оролцдог. Харин opposite бол өөр, илүү ертөнцөө эхлэж байгуулад дараа нь домог болох үгүйг нь бид нар шийд гэж байгаа юм шиг. Цомгийн хамгийн том давуу тал бол атмосфер. Энэ цомгийг сонсоход хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол бит биш, лирик биш, илүү агаар. Ямар улирал вэ гэж юу? Өвөл. Ямар цаг вэ гэж юу? Энэ бол шөнө. Хаана вэ гэж юу? Улаанбаатарт. Ямар хүмүүс вэ гэж юу? Баатрууд биш, рэпрүүд биш. Илүү энгийн хүмүүс, муу жолооч нар, хов ярддаг хүмүүс, гэгээн цагаан өглөөгөөр залгахад уцан холбогдоогүй найзууд, айлын хүүхдүүд гэх мэтчлэн. Энэ цомгийн гол дөрүүд нь инэрл гандлага, opposite гэдэг зүйл биш. Энэ хот өөрөө, энэ хотыг бий болгож байгаа хүмүүс. Тэгээд цагаан баавгай гэдэг ч юм уу те. Цагаан баавгай бол энэ хотын сүнс нь магадгүй савнгийн дүр гэдэг бол энэ хотод болж байгаа хов жив хүмүүсийн амьдрал харилцаанд болдог зүйл. Муу жолооч бол хотын эмх замбраагүй залуучуудын үйлдэл гэх мэтчлэн байдлаар өөрсдийнхөө хот ертөнцийг бүтээсэн юм шиг. Тэр нь өөрөө гол дүр болж байгаа юм шиг. За энэ хэсгээс хэдүүлээ дууных цомгийнхоо тракуудаас анзаарсан миний анзаарсан жижиг деталуудыг та нартай хуваалцъя гэж бодсон. Тэгээд цомог маань цагаан баавгай гэдэг дуугаар эхэлж байгаа. Энэ бол зүгээр нэг тийм интро биш, бүхэл бүтэн core тийм цомгийнхоо ертөнцийг бүтээхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа дуу. Тэгээ ихэнх дебют альбом ер нь артистуудын интро хэсэг бол ялангуяа 2010-ад оны үед бол тийм ээ илүү тийм би тэндээс ирсэн, би ийм хүн болох гэж байгаа, эсвэл юу гэдэг чи ямар нэгэн байдлаар өөрийнхөө background story эсвэл юу хийх гэж байгаа гэдгээ танилцуулдаг. Эсвэл ямар нэгэн сэтгэл хөдлөх тийм cinematic аян дээр smart speech хийдэг, эсвэл joke хийдэг, бүгд янз бүрээр хийдэг. Тэгэхэд opposite цагаан баавгай гэж хэлдэг. Тэгээд яагаад баавгай? Тэр дундаа цагаан баавгай гэж тийм. Тэгээд баавгай гэхээр мэдээж хамгийн дөрвөлж тийм хүчтэй амтны санаанд ордог. Тэгээд цагаан баавгай бүр сонин. Арслан шиг сүргээр явдаггүй, чон шиг тийм багаар ажилдаггүй, илүү ганцаараа хүйтэн ихтэй төвчээртэй. Яг л opposite-ийн Монголын хипхопод эзэлж байгаа байр суурийг төлөөлүүлж байгаа юм шиг. Юу гэдэг нь гэвэл хэрвээ Монголын хипхопыг амтны үрээлэн гэж авч үзэх юм бол opposite хамтлаг цагаан баавгай гэдэг амтан байх байсан баг. Хойд туйлд ганцаард нь Lost-д бусад одоо хипхоп crew тиймээр одоо хамаарагддаггүй. Гэхдээ хуурай газар дээр хамгийн хүчтэй амтан. Гэхдээ ерөөсөө тэгэж хүнд аюул учруулахаар харагддаггүй, маш хүчтэй, маш хөөрхөн царайлаг. Гэхдээ яг үзэх юм бол аимшигтай махчин амтан. Яг л opposite. Бас нөгөө талаараа түрүүн сэтгвтэйгээ уяад ярихад цагаан баавгай гэдэг нь opposite-ийг хипхопын ертөнцид байр суурийг төлөөлүүлж байгаатай адилхан. Улаанбаатар хотод амьдарж байгаа хүмүүс бид нар цагаан баавгай шиг. Бид нар хүйтэн, Lost-д одоо Зүүн Азийн нэг алслагдсан газар амьдарж байгаа, маш хүйтэн газар амьдарж байгаа хүмүүс. Тэгээд цомог маань өөрөө энэ хотын build up-ыг хийж байгаа. Бид нар цагаан баавгай шиг ховорцсон, улаан наманд орсон цагаан баавгай шиг хүмүүс гэж байгаа юм шиг, тийм ээ. Аль талаараа надад бас
маш сайн холболт болсон тийм маскот гэх юм уу те тэгж бодож байна. За дараагийн миний онцлох дуу бол 5 дахь трек буюу 1 алхам урагшаа 2 алхам арагшаа гэдэг дууг онцлохоор болсон. Энэ дууг хөвчлэн ер нь нэлээд дутуу үнэлэгдсэн дуу гэж боддог. Яг гэвэл энэ дуу хит биш. Гэхдээ цомгийн философитой бас хамгийн сайн таарсан дуунуудын нэг гэж боддог. Яг тэгэхээр яг дууны гол санаа нь амьдралд бид нар урагшлах гэж оролцдогч өөрөө өөрийгөө арагш татдаг. Яг л Монгол хүний классик сайкл шиг те. Нэг юм ихлүүлээл болдог, нэг юм ихлүүлээл дахиад болдог. Ерөнхийдөө тэгээд энийг сонсож байгаа хүн нь өөрсдийнхөө сторийн дээр релейт хийхэд боломжтой байдлаар дуунд бичигдсэн, энгийн, минимал бичигдсэн, үгний хувьд, продакшны хувьд ч гэсэн. Энэ улс төрийн тухайч байж болно, relationship дээрч байж болно, карьерийн тухайч байж болно. Ерөнхийдөө концептийн хувьд маш сайн дуунууд ийм байдаг. Хүн бүр сонсож байхдаа өөрийгөө тэндээс олдог гэх юм уу? За дараагийн онцлог дуу бол track 4 буюу савнгийн дур. Энэ дээр ганцаараа дуулдаг шиг санаж байна. Тэгээд ерөнхийдөө 2010-ад оны үед бол Facebook байгаагүй, монголчууд reality show үздэг байгаагүй. Өөрсдөө reality show байсан. Юу гэхэд энэ дуу анх сонсоход нэг тийм хов ярьж байгаа хүмүүс шиг амьдрал хөршүүд хөгжилтэй явдал юм шиг эсвэл энэ хамтлагийн юу туулсан тэгээд хөгжмийн индастри руу major label руу залуу хүмүүс гэрээ хийж ороход тэднэрт юу тохиолддог гэх мэтчлэн ингээд анх харахад ийм ховж юу яриад байгаа юм шиг хэрнээ яг тэр дотор болоод байгаа болдог зүйлсүүдийг ил гаргасан гэх юм уу да. Одоо бол хэдүүлээ ингээл тэр тэгжээ, тэр салсан байна, тэр ажилгүй болсон, тэр ингэсэн байна, тэгсэн байна гэдэг зүйлийг одоо ингээд шеэрлэж, рил, пост болгодог бол тэр үед аль хэдийн тэрийг бүтэн стори дуу болгоод оруулсан юм шиг мэдрэмж авсан. Тэгээд тухайн үедээ яг актер анх сонсож байхдаа актер хүчтэй мэдрэмж авч байгаагүй ч гэсэн эргүүлээд сая сонсоход нэг тийм тэр цаг үеийг төлөөлүүлж харуулсан гэх юм уу да тий. Юу гэх юм нөгөө талаараа бас нэлийн саркастик тий. Нөгөө талаараа юу гэх юм одоо бусдын амьдралгүй бол чиний өөрийн чинь амьдрал ямар ч утга учиргүй уйтгартай болдог хүмүүсийн талаар л дуулсан юм шиг санагдсан. За дараагийн онцлог дуу бол Шүн гэдэг дуу байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ цомгийн төв хэсгийг нэг дуугаар илэрхийл гэвэл би яг энэ Шүн гэдэг дууг сонгох бах. Яг гэвэл энэ цомгийн хамгийн сайн атмосфертэй дуу болов уу гэж бодож байна. Цом маань өөрөө маш сайн атмосфер, орчин world build up хийдэг. Тэгээд тэр дундаа Шүн нь бол яг тэр энэ дууг сонсоод дуусны дараа яг нэг шөнийн ард гарсан юм шиг тийм full experience өгдөг. Тэгээд дууны утга нь ч гэсэн илүү шүн гэдэг нь юу гин энд цаг хугацаа биш. Үнэнийг өөрөөсөө нуухгүй зөвхөн өөртөө тэр цагаа зарцуулах тийм үнэт зүйл гэдгийг одоо хэлэх гэж оролцсон гэж ойлгодог. Ерөнхийдөө өдөр бид нар ажил хийдэг, хүмүүстэй уулздаг, ямар нэгэн байдлаар маск зүүдэг, ямар нэгэн дүр эсгэдэг. Харин шүн хүн өөртөө уулздаг, өөртөө яг жинхэнэ мэдрэмжээ хуваалцдаг гэх юм да тий. Өөртөө учирдаг гэх юм уу. Тэр байдлыг, тэр орчныг маш сайн бүрдүүлж чадсан миний хамгийн хайртай дуунуудын нэг байгаа. Тэгээд энэ хэсэг дээр би ерөнхийдөө track бүрээр нь deep dive хийх боломжтой байсан ч гэсэн аль болох дутуу үнэлэгддэг байж магадгүй гэсэн дуунуудыг онцлолоо. Тэгээд бас новшийн гудмыг бас хальт honorable-оор онцлмоор байна. Тэн дээр юу гэх юм гудам гэхээр одоо хүртэл юун дээр industry хипхоп дээр би гудамжиндаа амир өстой нэрэ Forest Fafa гэдэг бол opposite-ийн новшийн гудам бол гудамж өөрөө амир гэдэг. Бас энэ дахиад одоо юу гэх юм character биш тэр орчныг маш сайн бүрдүүлж тэр орчныг дүр болгосон гэх юм уу да тий. Яа. Тухайн үеийн Монгол рэп 2010 оны үед Монгол рэп
ерөнхийдөө 4 том урсгал одоо хувааж болно гэж бодож байна. За I Stop гэх юм бол Монгол рэпийг хамгийн том тайзан дээр гаргасан, маш их хэмжээний аудиенсыг цуглуулж чадсан, үндэсний хэв маягийг оруулсан, маш хүчтэй хүүк оруулдаг, том арена, стадиум хэмжээний тоглолтыг хийсэн I Stop-ыг сонсоход нэг тиймтэй үргэлж хамтдаа тийм огшоодог мэдрэмжийг өгдөг. Нөгөөх нь бол G клик клик бум gangster rap гэдэг одоо за G гэд хэлчихэд бол буруутахгүй байх. G бол илүү өөр зүйл хийсэн, хот гудамжийг хувь хүний өнцгөөс харсан, өөрийн амьдрал, өөрийн туршлага, өөрийн тэмцэл G-г сонсоход нэг тийм энэ миний түүх гэх юм уу да тий. Тэр талаасаа бид нарт хүчтэй нөлөө үзүүлсэн. За Lumino гэх юм бол илүү pop instinct-тэй, earworm, hook, hair, relationship, radio hit, mainstream, Lumino-гийн ямар ч дуу явсан бүгд дагаадуулах хэмжээний маш сайн одоо mainstream pop instinct-ийг өгсөн гэж хэлж болно. Харин opposite-ийн хувьд бол яг энэ бүхний балансыг маш сайн барьсан юм шиг санагддаг. Тэд нар Lumino шиг хайр дуулахдаа ингэж юу гин ингэж илүү тийм tough hard те harsh love талаараа дуулдаг. Хэдий өөрөө ийм victim хохирогч талаасаа дуулж байгаа ч гэсэн delivery нь heavy байдаг ч юм уу те. Эсвэл ийм sarcasm оруулж ирдэг ч юм уу. Алинд нь ч баригдаагүй. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл opposite-ийн observe буюу те ажиглалт 3 дахь өнцгөөс бид нарыг тэр дууг ингэж биднэрт хүргэдэг гэх юм уу. Тэр storytelling-ийг ажиглагч талаас ингэж storytelling хийдэг гэх юм уу. Ялангуяа энэрл тийм ээ. Тийм. Энэ цомог миний хувьд яагаад cult classic вэ? Миний бодлоор cult classic болдог уран бүтээлүүд 4 шинж байдаг юм шиг 4 шинж байдаг гэж боддог. Эхнийх нь бол анх гарахдаа бүгд ойлгодоггүй. Микрофон тоолын 3 дугаар он цомгийг тухайн үед гарахад юм hit factory байгаагүй. Нэг дуу нь гарч ирээл юм улс даяараа дуулаад байсан юм бол байгаагүй. Илүү сонссон хүмүүс нь дахин сонссон. Тийм үзэгдэл бол болж исэн. Хоёрдугаарт гэх юм бол одоо нас ахих тусам утга нь өөрчлөгддөг. Би 18 настай хата сонсоход өөр, одоо 30 хүрээ сонсоход өөр. Яагаад гэвэл дуу бол өөрчлөгдөөгүй, илүү би өөрчлөгдсөн. Тэгэхээр тэр дууны насжилт нь хэр том байгаа нь харагдаж байгаа гэж бодож байна. За гуравт нь гэх юм бол тренд дээр тоглоогүй, тренд хөөгөөгүй гэх юм уу. Тухайн үед TikTok тренд байгаагүй, Spotify-ийн алгоритм байгаагүй, playlist culture нэх байгаагүй. Тийм болохоор тэднэрт тийм тренд хөөх шаардлага байгаагүй. Азтай үе гэх юм уу? Илүү эрхчлөлтөө гэх юм уу? Тэрдэл нь бас нэлээд чухал нөлөө үзүүлсэн. За тэгээд дөрөвдөх нь бол өөр ертөнцтэй. Маш олон цомогт ийм сайн дуунууд байдаг. Харин сайн цомог бүрт өөрийн гэсэн тийм одоо ертөнц, газар, тийм одоо world building байдаггүй. Микрофон талын 3 дугаар он бол өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн хоттой, өөрсдийн гэсэн дөрүүттэй тийм маш сайн world buildingтэй учраас энэ үзүүлэлтийг сайн хангасан болов уу гэж боддог. Тэгээд тийм учраас миний хувьд энэ бол cult classic. За одоо хэдүүлээ production-ы тухай ярив. Production бол үнийг хэлэхэд хамгийн хэцүү хэсэг. Ерөнхийдөө үнийг хэлэхэд бол production хөгжирсөн үү гэвэл хөгжирсөн. Энэтэй бол энийг бол үгүйсгэх ямарч боломжгүй. Хэрвээ яг энэ миксэрээ, яг энэ production-аараа, энэ дугартаараа гарсан бол бүгд шүүмжлэнэ. Гэхдээ миний судалснаар бид нар андуурдаг зүйл юу вэ гэвэл бид нар production-ыг хөгжимтэй андуурдаг. Production бол ерөнхийдөө сав. Санаа бол ус. Сав бол хуйчирч болно. Гэхдээ бид нар усуудаг хэвээрэл байгаа. Юу ч хэлэх гээд байна гэвэл production хөгшөрсөн ч гэсэн production-ы зорилго нь хөгшрөөгүй. Энэ санаа нь хөгшрөөгүй. Энэ цомгийн санаанууд нь өнөөдөр хүртэл одоо маш сайн ажилдаг. Өнөөгийн нийгэмд хүртэл байгаа асуудал, цаашдын нийгэмд ч байхаар асуудал, Улаанбаатар хот байгаа цагт энэ дуун дээр дуулагдсан сэдвүүд
Улаанбаатар хотод хүмүүс амьдарч байгаа тохиолдолд тэр хотод амьдарч байгаа хүмүүст тохиолдож байгаа үйл явдлууд хизээж хуучрахгүй санаануудыг агуулсан. Яа. Тэгээд шүүмж гэж ярих юм бол хэцүү л байна л да. Гэхдээ заавал шүүмжлэх ёстой. Шүүмжлэхийн тулд шүүмжил гэх юм бол би мэдээж продакшн дээр л тоглолт хийх гэж үзэх бах. Тэгээд юу гэх илүү зарим дуунуудынх нь хүүк хэсгүүд нь те одоо микрофон тол биш метроны бодлын утасны бүхээг, савнгийн дөр өөр юу ажиллах уу? Айлын хүүхдүүд гэх мэтлэн дуунуудын хүүк, дахилт хэсгүүд хэтэрхий урт жоохон boring болох гээд байсан. Одоо сонсож исэн тэр нэг эрчийг жоохон сулруулад байсан сул талтай. Өөр бусдаар ерөнхийдөө сул тал олж хараагүй дээ. Хэрвээ та нарт тэр нь тийм энэ юм гэдэг санаанууд байвал бас доор бичээж бидэнтэй надтай сэтгэлдээ хуваалцаарай. Илүү шүүмж талаасаа тийм ээ. За энэ хүргээд deep dive-ийнхаа wrap up хэсэг рүү хэвлээ орцгоё. Яг одоо та нар энэ цомогт миний өгсөн barrer score буюу миний өгсөн категори бүрээр нөхсөн оноог харж байна. Тэгээд бид нар Instagram дээр barrer by Kairos гэсэн Instagram хуудсан дээр ревюнууд хийж байгаа. Quick review хийх өөрийнхөө дуун дээр өөрийнхөө хийсэн бүтээлүүд дээр бас ревю хийлгий гэсэн бодолтой дууга бид нартай хуваалцмаар байгаа хүмүүс байх юм бол barrer by Kairos гэсэн Instagram хаягийн bio хэсэг дээр нь байгаа quick review гэсэн хэсэг дээр форм бөглөөд тэгээд ревю хийхэд тэд нар хийж байгаа лээ. Юу лээ 50,000 төгрөгөөр quick review хийж байгаа. Маш богинохон ревю хийж байгаа тийм ээ. Тэгээд хэрвээ сонирхож байвал тэгээд TP-гээр төлбөрөө төлөөд gas team review quick review гэхдээ deep dive биш те. Тийм review хийлгэх боломжтой. Тэгээд тэр нь Instagram дээр пост болж орно. Бас энэ цомгийн deep dive маань пост болж энэ Instagram дээр орно. Ерөнхийдөө цаашдаа хөгжмийн талаар өөрийнхөө хувийн бодлуудаа мэдэрсэн мэдрэмжүүдээ энэ Instagram хаяг дээр илүү official талаас хуваалцаад явах учраас энэ Instagram-ыг ороод дагаарай гэж хэлмээр байна. Тэгээд final thought руугаа ороход Opposite-ийн энэ цомгийг сонсоход хамгийн том амжилт нь бол мэдээж биднэрт маш сайн үгэлж маш сайн ингэж рэп хийсэн нь бол хамгийн том амжилт нь бол биш. Энэ ертөнцийг бүтээсэн энэ хот руу буцаад намайг аваадсан хамгийн том амжилт нь юм болов уу гэж бодлоо. Тэгээд тэр атмосфер, тэр орчныг надад дотор минь дахиж бий болгосон, цаг хугацаагаар аялуулсан энэ цомгийн хамгийн том value байгаа болов. Тэр ч утгаараа урт настай цомог болсон болов гэж бодож байна. Тэгээд та нарт энэ цомогтой холбоотой ямар memory, ямар бодлууд, ямар шүүмжүүд, ямар сэтгэлдлүүд байдаг вэ? Комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд Baby Kairos гэсэн Kik дээр бид нар live stream хийж байгаа. Тэрэн дээр бүр ийм одоо ревю дээр бол би жоохон official cut-тай ингэж айлуулах зэгцтэй ярих гэж оролцдог бол live stream дээр ямар ч cut-гүй бид нар 7-8 цаг хамгийн сүүлийн live stream гэхэд 10 цаг live stream хийсэн байгаа. Тэгээд тэн дээр илүү юм barrer club ийм юуки цөөхүүлээ хэрнээ илүү тийм ойрхон байх нөхцөл бүрддэг гоё платформ байгаа. Тэгээд хэрвээ миний хийдэг зүйл таалагддаг бол Kik дээр дагаарай. Бас тэгээд Instagram хуудсуудыг бас дагаарай. Тэгээд энэ үртэл бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. YouTube сувг дээр лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд дараагийн deep dive-аар ямар цомгийг deep dive хийвэл сонирхолтой вэ гэдэг дээр бас сэтгэлдээ хаваалцаарай тийм ээ. Тийм. Тэгээд өөр 50 дөө дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.